Маш хариуцлагатай ажилд нэр дэвшиж байгаа сайдуудтай амжилт хүсье. Би нэг хэдхэн санал хэлэх гэсэн. Бүгдийг биш, чухлыг, хэлбэр биш, агуулгыг харж шинэ нэр дэвшиж байгаа сайдууд бол ажиллана гэж бодож байна. Үр дагавартай биш, учир шалтгаантай тэмцэж, үндсэн шалтгааныг олж илрүүлж асуудлыг шийднэ гэж найдаж байна. Бидний 30 жилийн түүх бол үр дагавартай тэмцсэн, утаатай, яндантай, зуухтай, түлштэй тэмцсэн. Учир шалтгаантай нь ажиллаагүй. Шинээр очиж байгаа сайдууд салбарынхаа бүх зүйлд оролцох гэж оролдох нь алдаа болох байхаа гэж бодож байна. Нэг асуудлыг өнгөрсөн 3 жилийн хугацаанд нэг сайд Монгол улсын өмнө тулгамдсан нэг асуудлыг шийдчих юм бол Монгол улсын 20 асуудал шийдэгдэнэ. Нэг мөсөн шийдэгдэнэ. Нэг л том реформыг хийгээсэ гэж бодож байна. Үүнийг хийхийн тулд нэг зүйл дээр та бүхэн маань анхаараасай гэж бодож байна. Энэ хөгжлийн хөтөлбөр бидний энэ бодлогын бичиг баримтууд бол дандаа сайн сайхан зүйлийн жагсаалтууд байдаг. Хийх ёстой бүх зүйлийн жагсаалт байдаг. Тэгээ хойноос нь улсын төсөв тавиулах гэж хөөцөлдөнө. Мэдээж төсөв хүрэхгүй. Тэгэхээр төсөл хөтөлбөрүүдийн уялдаа аль төслийг эхэлж хийх юм бол нөгөө төсөлдөө ямар нөлөө үзүүлэх юм бэ? Хэдэн хувиар эерэг нөлөө үзүүлэх юм? Хэдэн хувиар сөрөг нөлөө үзүүлэх юм бэ гэдэг төслүүдийн уялдааг маш сайн гаргаасаа гэж бодож байна. За хоёрдугаарт нь салбарынхаа энэ мастер төлөвлөгөө гэдэг зүйлийг хамгийн дөрөнд харж энийг чиг баримтлалаа болгож ажилласаа гэж бодож байна. Ерөнхий сайд хандаж хоёр зүйлийг хэлье. Монгол улсын хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнээр ерөнхий сайд ажилладаг. Сүүлийн 30 жил Монгол улс хүүхдийн байгууламж, хүүхдийн бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийн төлөө томоохон төслийг хийгээгүй юм байлээ. 10 жилийн сургуулиудын биеийн тамирын талбай, орон сууцны барилгууд болж хувирсан. Хүүхдүүд зундаа амардаг цуслангууд нь бол насан туршидтын амралтын бааз болсон. Хүүхдийн номын ордон банк болж хувирсан. Тэгэхээр монголчуудын итгэл сэтгэлээр хүүхдийн төлөө фондод 25 тэрбум төгрөг байна. Энэ мөнгийг Монгол улсын ирээдүйн болсон хүүхдүүдийн төлөө хамгийн оновчтой зүйлд энэ жилээс эхлүүлээд зориг гаргаа шийдэж зарцуулаасаа гэж бодож байна. Хоёрдугаарт нь Баатар хөгшин 1 минут нэмжигэй. Нийс Улаанбаатар хотын хөгжилд онцгой их анхаараасай. Хүн амын 50% нь байна. Инженерийн дэд үтсийн хүрэлцээгүй байдалд иргэд маань амьдарч байна. Өнгөрсөн оюун эрдэнэ засгийн газар бид нар бол нийс Улаанбаатар хотын шуурхай хуралдааны хийдэг байсан. Тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн. Харилцаа холбооны компаниуд өнөөдөр Улаанбаатар хотын агаар, орчин, үнэр, дуу чимээний бохирдлыг бууруулахын тулд тэрүүн мод хөтөлбөрийн хүрээнд хамгийн олон мод ургуулж чадсан айл өрхүүдийг өөрсдийнхөө хэмжээнд урамшуулж Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ тэрүүн мод үндэсний хөдөлгөөнд бол нэгдэж байгаагаа зарласан. Яг үүн шиг салбараараа Улаанбаатар хотыг дэд үтстэй болгох, ногоон болгох, карбон кредит системтэй уялдуулах энэ чиглэлд ерөнхий сайд илүү их анхаарч ажилласаа гэж хүсэж байна. Ингээд шинэ баг бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. Баярлалаа.